and Alana Feld. Something that lays like a gift outside the door. The Ringling Brothers are on the Bailey train has a world never seen before. The three ladies with their mother and will Эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Калифорни мужид нарлаг сайхан өдрүүд үргэлжилсээр бид Сакраменто хотын Arco Arena төвд хүрэлцэн ирээд байна. Arco Arena энэ төвд Ringling Brothers, Barnum and Bailey хэмээх World Greatest Show өнөөдөр аялын тоглолтоо хийж байгаа юм. За энэ алдартай шоунд манай Монголын хэсэг жүжигчид, циркчид одоо амжилттай тоглолт үзүүлэн Монгол улсынхаа нэрийг одоо өндөрт өргөж явааг та бүхэнд дуулгахад таатай байна. Америкийн циркийн түүх нь 200-аад жилийн түүхтэй. Тэгвэл 140 жил нь Ringling Brothers, Barnum and Bailey хэмээх шоутай салшгүй холбоотой ажээ. Ингээд үзэгч та бүхнийг циркийн жүжигчтэйгээ уулзуулъя. Өнөөдөр сайхан боллоо. Сэтгэл ямар байна вэ? Сэтгэл ер нь өдөр болгон гоё байдаг шүү дээ. Өнөөдөр бол өшөө гоё. Сайхан байна уу? Монголчууд маань ирээд бичлэг хийгээд дээрэс нь үзээд хөгжин дэмжиж гоё. Нэлээд олон монголчууд ирсэн үү те? Өнөөдөр бас олон монголчууд ирлээ. Манай монголчууд ч одоо хөгжин дэмжиж байгаа нь шал өөр харагддаг шүү дээ. Тэгээ. За ингээд Монгол улсынхаа нэрийг одоо тий Америкийн энэ мундаг циркт одоо орж тоглосноор Монгол улсынхаа нэрийг өндөр одоо зэрэгт авч яваа та бүхэндээ үзэгч олонныхоо өмнөөс маш их баярлж талархаж бахархаж явдгаа хэлье. За ингээд уран нуграач охтуудаас эхлэе. Өөрсдөө товч танилцуулъя. Намайг Адс Жаргал гэдэг. Монгол улсын циркийн жүжигчин уран нуграач. Намайг Бадам Гарав гэдэг. Монгол улсын циркийн жүжигчин. Намайг Сашкигийн хөвчин гэдэг. Одоо олон орноор явж тоглож ирсэн байх те. Та гурыг бас тусгай шагнал авсан гэж сонссон л да. Хүрэл медалийн шагнал энэ Мадлен жилгэт улсад болсон тэмцээн. Тэр талаар манай үзэгчдээ жоохон тодорхой хэлэхгүй юу? Өмнө нь энэ тэрүүгээр тоглолтоор гадаад орноор явжсэн. Тэгээд анх 2006-нд Монте-Карлогийн циркчдийн өсвөрийн тэмцээнээс алтан медаль авчихсан. Тэгээд сая Мадлен жил Хятад улсын Ухаан хотод болдог олон улсын насан туршийн циркчийн тэмцээнээс хүрэл цам авсан. 2006 онд оны 3 сарын 1-нд соёлын тэргүүний ажилтаа. Оо за гурлаа соёлын тэргүүний ажил авсан юм уу те? Монте-Карлод алт аваад тэгээ хурж ирээд тэгээ гурлаа авсан. За баярлалаа. Ингээд нас өдөр хэд вүлээ? Ийм залуугаар соёлын тэргүүний ажилтан болоод баярлалаа. Би одоо харьтай баярлаа. Би Аристэ. the mighty Vital will attempt feats of superhuman strength. За манай Strong Man түрүүн үзэгчд айгүй тийм халуун дотор хүлээж авчихсан л да. Тийм хичнээн хүнийг хичнээн тэр хүндийн жингийн тэр одоо би үл яг хэлж мэдэхгүй ямар хэмжээтэй жинтэй юу. Тэрийг бүгдийг нөргөөд одоо үзэгчтэй ч гэсэн одоо энэ дашамд харуулнаа. Тэгээд яг нийтдээ 1257 паунд гэж зарлж байсан. Монголоор бол одоо 700 кг гэж яригдах байх тий. Яа багшийнхаа зааж зөвлөснөр хөдөлмөрлөөд маш их бэлтгэл хийж энэ амжилтанд хүрлээ. За тэгээ багшийн ирч чадаагүйгээс болоод өөрөө энэ одоо тоглолтыг одоо бие дааж хийхээр болсон гэж сонссон л да.
Ladies and gentlemen, that is an astonishing 1,256.5 pounds! Unbelievable! Монголд байхад би сэтгэлийн бэлтгэлтэй байсан. Яг тэр номерыг бол хийж үзээгүй байсан. Тэгээд багшийнхаа зааж зөвснөр л нэг 14 хоног хийгээд би бэлтгэлтэй байсан. Намайг Наран Туяа гэдэг. Би прешонд цагирганы номер үзүүлдэг. Одоо гэр бүлээр 2 хүүхэдтэй, 2 хүүхдээр цэцэрлэгт. Хэдэн настай хүүхдүүд? 3-тай, охин маань 3-тай, хүү 2-тай. Ийм жоох хүүхдүүдтэй тэгээ ийм хүнд үргийг гүйцэтгээд хоёр хүүхд чинь бас Монгол улсынхаа нэр хүндийг өргөж яваа юм байна шүү дээ, тийм ээ? Англи хэлийг бол хурдан сурч шүү. Манай Нима ах одоо манай энэ группийн хамгийн ахмад жүжигчин гэж нэрлэдэг боловч одоо түүний менежер нь одоо энэ насны хүн ийм зэргийн үзүүл тоглолтыг хийгээд явна гэдэг нь үнэхээр бахархууштай гэж ингэж одоо битсэн байсныг нь би харсан юм аа. Баярлаа. Одоо энд бол юу ажин л да. Гэхдээ цирк урлаг бол хүнд урлаг шүү дээ. Ер нь цирк чинь 20 жил ажиллаад тэтгэвртэй гаргадаг шин учир нь голд тэрлээ гэдэг. Энд бол юу ажин Орсын 2 жүжигчин байна. Тэр шид хонсны навар хийж байна. 57 8-тай тэгсэн үтэл агаарт нөгөө төмөр хөл угалчаад 2 ирээл бууж байна. Нөгөө нэг бас энэ чанга гоцны навар дээр бас л нэг 55 6-тай ингээ хийгээл явж байна. Тэгээ энэ бол юу л да бас л хүнд энийг бас тэсээ даваад гарна гэсэн бас л хүний төвчээр хатуужил нөгөөсөө хатаа уур ухаан бүхэл юм шаардсан шүү дээ. Inside a small, tight space. Watch now as we divide. За тэр дөрвөлжин хайрцаг дотор та гур ер нь яагаад орчвоо? Хэцүү юу? Хин тэрийг анх хийж өгт. Рингленгээс өөрөө яа захиалсан. Тэгээ бид бидний Монголд байхад одоо ийм кубын дотор эхлээд хоёр охин одоо орох хэрэгтэй байна гэж тэгжсэн. Тэгээ бид 3 ирээд өөрсдөө чихээд 3 хүн орсон. Тэгээд оролдоод гуруулаа ордог болсон. Арай жоохон томсгоод гуруулаа ордог. Хайрцаг нь л жоохон байсан юм те. Тийм эхлээд хоёулаа ордог болохоор жоохон байжгаад гуруулаа орохоор болоо жоохон томс. Your eyes don't lie. That's one. That's two. That's three ladies inside that tiny glass tube. Ийм хүнд үзүүлбэрийг хийж яхад тийм ээ. Та нар одоо ямар нэгэн тийм алдаа гарах те тэрнийг одоо засах ч гэдэг юм уу тийм жүжигчин хүний урлагийн тийм нэг чадвар байдаг шүү дээ. Тийм тохиолдол гарч ирсэн үү? Олон өдөрт 3 гээл банк тоглохоор янз бүрийн жижиг шажиг алтаад гарна. Тэгэл тэрийг юу ч болоогүй юм шиг инээгээл үргэлжлүүлэн дээ. Яг ямар алдаа гарах вэ жишээ нь нууралсан дээр? Бид гурийн хувьд гэх юм бол их хвчлэн дандаа яг тоглолтынхаа өмнө хөвгөлтэй юм ярьж байгаад инээгээд тэгээ инээснээсээ болоод жоохон чадалгүй ч юм уу болоод тэгээд тэрнээ ер нь инээгээл тэгэл инээдээ тоглолтын дээрээ заримдаа өргөжлүүлээ тэгэл. Тэнцвэрийн юм ер нь хийдэг болохоор нугарж аажсан дандаа тэнцвэр голчилдог болохоор Анхаарал их шаардна. тийм тэгээд энийхээ ч юм ер нь тэгээд би хүндэрсэн энэ төр үед алдах тохиолдол гарна л. Ягаад та өөрөө инээгээд өгдөө?
Мэдгүй гэдэг. Би нэг шаалаад. Тэрэндээ инэт явж байгаа. Хамгийн хэцүү нь тэгээд инээсний тоглолтын дээр дарах л хэцүү. Юм ихгээс анхаарлаа төвлөрөө. Инээд их муутай байх юм тийм ээ. За тэгвэл инээж болохгүй шүү. Амжилт гаргана бол. Бэлтгэлийн хувьд одоо та нар өөрсдөө энд одоо багшлах тийм хүн байхгүй шүү дээ. Зөвхөн өөрсдөө бие даагаал яг найруулагч нь яг юу гэж хэлнэ яг тэрвэр нь л ингээл бие даагаал тэгэл хийх үү тийм ээ. Яг хувийн манай яг үндсэн номер гэх юм бол бид нэр өөрсдөө айгу удаан хийгээд бэлтгэсэн номер авчирсан. Тийм тэгээд ерөнхийдөө энд нь тааруулаад тэгэл жоохон урьдчилал. Тэгээд яг хувийн бэлтгэл гэх юм бол яг эдний найруулагч бол нэг анхаарал тавиад байхгүй л яг энэ шоугаа найруулсан менежер нь болохоор шоугаа хянаал хувийнхаа өөрсдийнхөө биеийн формыг бол өөрсдөө тоглолтынхоо завсар заагаар бэлтгэлээ хийгээл хангаал. За явцын донд одоо ингэж сонслоо 2 жилийн одоо дараагийн 2 жилийн зохиолыг битцсэн байдаг гэж сонссон тий. Тэгэхээр Америкчууд ер нь аливаа юм дандаа бэлтгэлтэй ханддаг штэ. Тэгэхээр зэрэг тэр шоунд бэлтгэж байгаа зүйл дээр та нар хэрэг одоо жишээ нь тэр үзүүлбэр тоглолтонд ийм зүйлийг бид нар нэмья гэвэл ийм өөрчлөлт оруулах тийм юу санал байх уу? Тэрийг хүлээж авах уу? Хэрвээ ягаад ахаа ингээд үлдээх тийм сонирхолтой байвал бид нар ч гэсэндээ ярилцаад грэмээр янз бүрийн юм тоглолцоо тэгэл үлдэх л та. Найруулагчийнхаа өвөнд ороод тэгэл хийгснэг нь хийгээл болно. Strongman гэдэг энэ үзүүлбэрийг шилж авахд яг ямар түүх нөлөөсөн бэ? Хүмүүс нь өөртөө хурж ирж ясна эсвэл Strongman-ийнхаа үзүүлбэрийг DVD дээр булгаад ингээд бас явуулдаг тийм юу байдаг гэсэн? 20 жилийн өмнө манай Нэмсрэн ах амар жаргал багш нар маань энд ирж ирсэн их хоёр ахын Монголын бүтэн групп. Тэднийг одоо сананд дурсаад одоо энэ 140 шоунд дахиад энэ номыг урмаар байна гэдэг Эренлэнгийн зүгээс урилга ирсэн. 2 жилийн өмнө. Урилга ирсний үндсэн дээр бид нэр одоо үндэсний циркээс 7 хүн ирэх хэрэгтэй байлаа. Тэгээд багш маань л тэгээд зургуул ярьсан те. Одоо та нар нийтдээ хэдүүлээ байна вэ? Ингээд хүүхэд гэр бүл, ар гэр бүл яг Монголчууд 15 олчлаа. 15 Тий. Араас нь хүүхдүүд маань сая 5 сард ирсэн. За. Сая Батулгын гэр бүлийнхэн бас сая ирээд 2 сар болж байна гэсэн тийм ээ. He is the mighty Vitor. Now, right before your very eyes. Шоу болохын өмнө бас 1 цагийн өмнө үзэгчд хурж ирээд бас тийм фри шоу гэж болд юм байна. Тэрэн дээр өөрөө чинь цагаар эргэлж байгааг харлаа. Би хөгжим мужгийн циркийн ангийг 2003 онд төгссөн. Тэгээд Тимэт акробат Шанглорын мэргэжлэр төгссөн. Тэгвэл тэр Тимэт акробатыг бас энд авчрах тийм боломж байгаа юм байна шүү дээ. Магадгүй Хоёр бүхтэд Тимэт чи Америкт байхгүй шүү дээ. Ер нь Мерсер газар л зөөрөө тийм үзүүлэнгийн маягаар байдаг юм байлаа. Гэх юм бол тэрэн дээр хийх юм бас айгүй гоё. Менежертэй хэлээрээ. тэгээд Тимэт акробата тоглоод бас давхар Шанглороо тоглож сүүлийн 1-2 жил цагирганы наймаар бэлдээд тэгээд тоглол. Энд дээрээ тоглож байна да. Миний юу цагирганы наймрыг тавьж өгсөн багшиг оюун гэдэг. Тийм. Оюун багштай баярлалаа энэ цаашааныг ашиглаад баярлалаа гэж хэлье. Ингээд наймраа амжилттай сайн тоглоод байж байна. Баярлалаа. Тоглолтын дээр жижиг шажиг хөгжилтэй байдал гард юм уу дээ сайн санахгүй л. Тэгээд бид гуравч ер нь тэг амар хөгжилтэй хийх.
Хөдөлгөөн дээр нэг төрөг хооронд хөдөлгөөн хийж байгаад тэрэн дээрээ бүдэрч мүдрэх юм бол тэгээд тэр нэг Гурван инээчэндээ. харин тэгээд гуруула нэг ганцаараа биш зэрэг хийдэг болохоор би бинийгээ цохих хөлөөрөө тэгээд бүхэл юмараа цохих юм гарна тийм содоо харагддаг болохоор Гүйж агаад бүдэрч унжсэн юм байна. Тэгээд явж байхдаа аягүй их нэг утшимсэл бид юм байл шүү дээ. Тийм. гутал сугарч унана янз янзын болно. Заримдаа сүлбөр зүгээрээр ч хатгуулна тэгээд. За энэ хамтран одоо нэгэн талын одоо энэ шоу чи өнөөдөр 400-аад хүнний орон тоотой 130-аад жүжигчтэй ажилладаг юм байна. Тэр дотроос олон орны одоо олон зан заншилтай, олон ааш араншинтай ийм хүмүүстэй ажиллахад та нарт бэрхшээл гардаггүй. Миний хувьд нэг тэгж бэрхшээл гарахгүй. Хүмүүст айл болох хүмүүсийн ивэн олоод Бие биендээ бас туслах үйл гарах бах тийм. Гайгүй бүгдээрээ л яг нэг зорилготой бүгдээрээ жүжигч болсон болохоор би биндээ туслах үедээ туслаа л. Тэгээд нэг тэгэж нэг бөөнөрөө дотн байдаг болохоор яг өдөртөө ажлынхаа үеэр л таардаг болохоор ярих юмаа хоорондоо яриад тэгсгээл гоё. Чөлөө цагаараа юу хийх вэ? Өдөрт 2 юм уу 3 удаа тоглолт юм байна шүү дээ. Тэгэхээр чөлөө цагаараа та нар өөрийн гэсэн унаа байхгүй юм байна ажиглалаа. Тэгэхээр зэрэг заавал автобусаараа ирж тийшээ явах юм эсвэл найз нөхөд гэдэг ингээд ирж тийшээ гарах залуу хүмүүс бас гарах. гарнаа тэгээд хатуудаар явж хахад монгол хүмүүс тааралсан тэгээд амар найрсаг манай монголчууд тэгээд гэртээ аваач нь бид нарыг бөөнөрн тэгээд ярина хөөрн бөөнөр байсан. Тэгээд том хатуудад очиход яг нэг монголчууд таньдагч байсан таньдгүйч байсан яг тэгэл юмсаг хандаал газар үзүүлэн гэртээ очиж дайлан тэгээд энэ хүндээс амар баяртай байдаг. За та гурийн хувьд ингээд фигүрээ хадгалахын тулд те махан хоол иддэггүй. Одоо чинь танаа найзууд гэртээ урьлаа штэ бууз хийж өгөө, уурсэр хийж өгөө. Монгол хүн болсон л энэ махан талдортой. Тийм хоол моолоо бол нэг хорихгүй яхаа. Бэлтгэлээ баян хийгээд таргалах нь гайгүй. Тэгээд бүр нэмээдэл баг зэрэг асуулах. Тэгтээ бол ер нь хоолоо хорно гэж болно. Бид нар бол програм яаж хийх зэрэг л одоо энэ хот тоглохын тулд бол жилийн өмнө бүр програм гаргацсан тийм. Тэдэн сарын тэдэнд Сакраментод очсон, тэдэн сарын тэдэнд Нью-Йоркт очсон гэдэг бүх юм төлөвлөсөн ерөөсөө тийм. Тэгээ одоо энэ чи одоо тийм эдний богоо гэтэл бид нар явчихсан 50 толгой богоо. Нөгөө талд нас 50 гэдэг нийт 100 гаруй богоо. Энэ чи одоо бүх юм төлөвлөгөөтэй тийм. Цаг өнөөд алдахгүй. Тэгж явдаг. Энэ нь бол ерөөсөө одоо энэ Америк эдийн засаг шиг нэг юу яаж байна, норж байна, энэ гэсэн одоо эдний тоглолт бол явд хэвээрээ л явж байна. Энд гайхалтай шүү дээ. Би өнөхөр гайхалтай. Мундаг менежертэй байна, маркетинг мундаг хийж байна. За ингээд танд их баярлалаа. Ингээд Монголынхон нэр хүндийг ингэж авч явж байгаа энэ сайхан залуу хүүхдүүдийг ингэж тэгээд ард түмэнд ингэж таниулж байгаад баярлж байна. Believe your eyes. За сая менежертэй чи уулзлаа. Энэ шоуны үеэр алдаа гаргасан гэсэн шүү. Яагаад алдаа гарав? Тэр чинь алдаа биш л дээ. Тэгж ундаг юм байхгүй угаас. Манай номер чи их тийм содон тавигдсан. Зориуд бас дандаа бүгд дээр унахгүй болох жонцгүй шүү дээ. Тэгээ тэр хүмүүсийг дээр жоохон хөгжөөх зорилготой. Тийм үү. За ингээд хажуудах нураач охинтойгоо цөмөрөө танилцъя да. За намайг Бадам цэцэг гэдэг. Би урд нь уралтаар хичээлж байсан 8 жил. Одоо болохоор сүүлийн 3 жил болохоор ташлав гшгээд балетын багштай сурж байгаа. Тэгээд энд наашаа ирж байсан. Тэр балет хийжсэн гэсэн үг Монгол. 3 жил ташлав гштэй сурж байгаа дэрсэн. За энэ шоунд орсноор одоо тий энэ урлагийн ялгаа тий хоёр орны хоорондын хөгжлийн ялгааг ер нь яг ямар нүдээр харж байна вэ? Их хөгжилтэй орн Америк орн бол Монголоос ялгаатай. Хүмүүс нь их сайхан мэддэг. Соёлтой гэхэд тийм. Гэхдээ мэрэгжлийн ялгаа бол баг гарахгүй хаа тийм ээ. Мэргэжлийн ялгаа л илүү гэж бодож байна. Илүү гэж бодно. Би харин яг тэгж хэлмээр байна. Тэгэж илүү сайн.
Тэрэн шоун дээр ингээ харж байхдаа Mongolia гэл ингээл зарлах болгонд л те айгуу тийм сайхан санагдаж байгаа байхгүй. Тэгээд хамгийн гол нь эсвэл бид нар өөрсдөө Монгол болохоор яг чиг Mongolia гэж зарлангуут л тэрийг дотн хүлээж аваад байна. Эсвэл тэгж олон зарлаад байна уу? I have traveled the globe from the plains of Mongolia to the shores of the Baltic Sea, sailing from the far reaches of Mongolia. Ягаад ч тэр акшн бол аюу сайхан сэтгэл төрчихсөн. Үнэхээр бахархчихсан. Лавг дөрж гэдгээ. Тэгээд би одоо 90-д удааг байгаа. Би Монголд болохоор энэ Grand Pass гэдэг студид багшилдаг. Тэгээд тулгаа бид ингэ бүгдээрээ нэг студид нэг дор ажилладаг. Тэгээд одоо энэ болохоор нэг гуруулаа хослоод нэг тэнцвэрийн номер хийж байгаа. Тэгээд бид гурав ингээд бадмаа тулгаа 90-д би нэг 2-7 он жаа. Тэгээд одоохондоо бас яг сайн тасаагүй л байна. Тэгтээ яг багаагаар тасаа тэгээд тулгаа ингээд бадмаа эднэс тэгээд энэ жүг ах тэгээд эдний гэр бүлийнхэн дээр нэм ах эднэс аягүй сайхан угтж авсан бүгдээрээ. Тэгээд эднээсийн хүчээр бас жоохон танилцаад Америк оронтой тэгээд ажиллаа хийж энэ да. Тэгээд одоо ажиллаа сайн их хэрэгтэй гэж бодоод тэгээд ажиллаа игээл тоглолтонд ороод явж байна. Манай студиэс нөгөө хамгийн анхны Ringling Bros Barnum-тай нөгөө гэрээ байгуулад 2 жилийн хугацаатай. Гэхдээ нөгөө тулгаа бадмаа тэгээд наман сүрэн гэдэг нэг залуу байсан. Тэгээд энэ гуравтай гэрээ байгуулсан. Тэгээд бас нөгөө тодорхой хэмжээний хугацааны дараа бас наман сүрэнгийн бас нөгөө биеийн бас жоохон одоо өвдөд. Тэгээд бас тэр шалтгаанаар намнан буцаад тэгээд оронд нь би ирсэн. Намайг Батулга гэдэг. Тэгээд Grand Pass-туудад ажиллаж байгаад бид гурав нэг групп болоод Ringling Bros цирктэй гэрээ байгуулсны үндсэн дээр ирээд ажиллаж байна. Тэгээ одоо бид нар Америкаар тоглоод эхний жил нь бараг дуусч байна. Ингээ 2 жилийн хугацаатай ажиллана. Манай студийг байгуулсан хүн бол Дашлав гэж хүн бий. Тэгээд балет, гимнастик, спорт нийлсэн тийм цогц нэг тийм студидтэй бид нэр. Тэгэл номер хийгээд манайх шинэ студидтэй. Тэгэл номероо хийгээл бид гурав энэ Ringling Bros талант менежер Монголд явж байгаад бидрийг үдсэн. Тэгээд гэрээ байгуулад ирцгээсэ ингээд. Мэддэггүй байсан. Тий. Яг өнөө урд нь бол бид нэг Дамбо гэж Google-дэг нь үздэг байсан. Тэр Google-дэг нь маань энэ циркийнх юм байна. Тийм Дамбог л мэддэг байсан. Тэгээд ирээд сайн танилцсан. За ер нь бусад орнуудын энэ жүжигчдийг харж байхад та нарын одоо өөрсдөө чинь хувь хүний хувьд яг тэр номер нь аюу гоё шүү гэж бас нэг ярьдаг нэг тийм бас юу яриа байгаа шүү дээ. Яг ямар шоу нь өөртөө таалагддаг вэ? Яг Юу мотоциклын номер хамгийн Надад бол Оросын Шитконс номер Украинаас ирсэн тэнцвэрийн 2 би ч их энэ баяртай. Бас Оросын шийдэх юм. Ер нь яг готтой нэмэлт хэлчихлээ. Мотоциклийн номер. За бөмбөрцөн дотор мотоцикл гэдэг. Тэр эйгүй их санаа. Манай циркэд ажиллаж байгаа маш их мундаг хүмүүс их байдаг. Оросын хүмүүс жүжигчд бол Макаровын гэр бүл гэж байна. Бүр гэр бүлээрээ урт өндөр олсон дээр явдаг. Тэд нар их сайхан одоо Макаров гэдэг Сергей Макаров гэдэг өөрөө 55-тай Оросын Москвагийн циркийн маш алдартай тийм сайн жүжигчин. Маш олон жил хийж байгаа. Тэгээд тэр хүн чинь аахгүй юу? 55-6 таа хүн билүү дээ.
Тэгээ дээрэс нь бас нэг 50 гарсан нэг хүн байгаа. Асадулын ингээд. Дамир Асадулын ингээд энэ хүн бас их алдартай. Одоо циркийн урлагийн түүхэнд ерөнхийдөө бас нэлээд нэр үндээр танигдсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Монте-Карлогийн тэмцээнээс медаль авч ирсэн тийм маш мундаг хүн. Одоо энэ ч бас 50 гарсан хүн. Тэгээд манай Нямаа ах чинь бас 50 гарсан шүү дээ. Ингээд л манай циркэд бас ахмад жүжигчдээс бол ерөнхийдөө тэр 3 хүн байгаа юм. Тэгээ бусад жүжигч нь ер нь харьцангуй залуу шүү. 40 гарсан хүн нэг цөөхөн. Тэгэл ихэнх нь ер нь дандаа 20-тай, 20 эдтэй, 30-тай залуучууд. Hey, where did that train car come from? I've never seen it before. How mysterious. What's happening here? Oh, let's Хоёр Орсын нэг тэнцвэр байдаг ш нэг бид эдтэй нэг цуг гараад ирсэн. Бишээ нэг Украин нэг тэгээ голтноос нэг хоёр эрэгтэй байгаа. Тэр хоёрын тэнцвэр айгүй мундаг юм лээ. Мэдэрч байгаа мэдрэмж тэгээ хийж байгаа юм айгүй мундаг. Тэр л айгүй мундаг санагдсан. За мэрэгжил нэгт одоо циркчд те дэлхийд даяар бас тараад баг багаараа бас урлагийнхаа Монгол улсынхаа нэрийг гаргаад явж байгааг бас бус мэднэ бид нар. Тэгвэл тэрэн дундаас яг ямар орн байдгийг цөмрөнд дурд идэх үү? За Монголын циркээс гадаадд их хүн гарсан. Үнэхээр Монголын цирк социализм үед Оросын школоор маш хүчтэй байсан. 90 оноос хойш арчил хөгжөөд циркийн зохион байгуулалт өөрчлөгдөөд одоо Монголын циркийн их маш олон авьяастай чадвартай хүмүүс их дэлхийн маш олон өнцөг болонд гарцгаагаад хуваарай болон группээрээ гараад Монголынхоо нэрийг дуурсгаа явж байд юм аа. Тэр хүмүүсээс бол одоо Америкт бидний мэдж байгаагаар Лас Вегаст маш сайхан нугаралтай охтууд бий. Өшөө энэ циркэд бас Америкт бас Монголын циркч өшөө байд юм билэ. Дээрээс нь монголчууд ч н одоо Азийн орнуудаар их явдаг болсон сүүлийн үед. Тэгээ Европоор ч бас нэлээд байгаа. Тэгээ тэр хүмүүстэй бас хэлэхэд бид нартэй холбоотой байгаарэ. Бид нар бас яг сайн одоо хин хаана явж байгааг мэддэг юм аа. Бас нэг л мэрэгжил нэгтэй Монголын нэрээс гарсан бид нар хүмүүс юм чинь бүгдээрээ сайхан бие биентэйгээ холбоотой бай. Удахгүй Монгол цирк байгуулагдсны 70 жил болно. Тэгэхээр энэ өнцөг болонд байгаа циркчд бас хүн болгон л дотроо юм бодож байгаа бах. Бидний зүгээс ч гэсэн бас бүгдээрээ хоорондоо харилцаа холбоотой. Энэ бид нэр циркээр л амьдарч байна. Бид нэр бас энэ циркээ бас хөгжүүлмээр байна. Мэдээж л бид нэр Монголын нэрийг гаргаад цирк ажиллаж байгаа бол бас Монголын цирк ажиллаж байна л гэсэн үг. Тэгээд та бүхнийгээ бас урлагийн хөдөлмөрийн өндөр амжилт хүсье өрөөё. За энэ дэр нэг юм нэмж хэлмээр байна. Яг баталгын хэлдэг үл яг үнэ урлагаа бол орхиогүй тийм ээ. Хэдийгээр гадаад орнд манай жүжигчд маань ажиллаж байгаа ч гэсэн Монгол улсынхаа нэрийг Америкт ч хөгжүүлж ийн Америкийн энэ циркийн шоуны түүхийг бичлэлж явна та нар маань. Дээрэс нь Монгол улсынхаа нэрийг бас гаргаж ийн энэ циркийн одоо түүхийг бас бичлэлж явж байна. Яг би нэг ийм өрөөлийг төвшүүлмээр байна л да. Яг чиний хэлсэн дээр тулгуурлаад тэгэхээр зэрэг дэлхийд даяар амьдарч байгаа монголчуудынхаа нэрийг тийм ээ одоо гаргая. Монгол одоо энэ жүжигчд маань циркийн жүжигчд маань өөрсдөө нийлээд баг бүрдүүлээд дэлхийгээр тойроод аялаад явж болохгүй гэж. Тэгснээр айвал буцаад Монгол циркийнхаа хөгжлийг ч тэндээ бас сайжруулах тийм чадaltaй болохыг үүсэхгүй шүү дээ тийм ээ. Одоо юу эдийн засгийн хувьд ч юм уу тэр утгаараа. Тэгээд ийм өрөөлийг дэвшүүлье. За баярлалаа. Их сайхан өрөөл байна. Өрөөл отошгалтгай. Introduce yourself. I am Andre McLean, the host of Ringling Brothers and Barnum and Bailey's All Access Pre-Show. I do. I see you. So, can you tell me what do you think about the Mongolian actors and actresses? Oh man, all the performers here at the Greatest Show on Earth are wonderful. And the strong man, unbelievable. He lifts over over a ton. 1,200 pounds during the show. And it's unbelievable. I couldn't do it. I can barely lift 50 pounds of my legs, let alone over 1,200 pounds. It's unbelievable. Oh, you know what? Speaking of the girls,
You know, I can't even bend over to tie my shoes. That's why I wear cowboy boots. But those girls are limber, they can twist, they can turn. Every time I watch them, my back hurts. But they're wonderful performers. They're great, they're awesome. That's why we have them here at the Greatest Show on Earth. We only have the best of the best. Is it like the first time you met the Mongolians in the show? Has it been any history of it? We've had Mongolians in the show before, but for this particular troop, this is my first time. It's a big group? Yeah, it's a big troop. And I've been with Ringling for 8 years, so I've seen it quite a bit. It's great to talking to you, and then we'll enjoy the show. Thank you. Enjoy the Greatest Show on Earth. Okay, what's your name? Charlene, Which country are you from? I'm from Brazil. Yeah. What kind of performances do you do here? I'm a production lady. I work with the elephants and I do all the productions of the show. What do you think about the Mongolian group actor and actresses? Oh, they're amazing. They're so good. I love them. It's very good. You can't imagine circus without them. No. We need them. Every show, they're really good. I think the girls act are amazing. They're wonderful. And the strongman act is very impressed. Like, it's really nice. I never saw an act like that before. And when I saw it, I was like, wow, I could not believe it, you know? It's really good. I really like them. What? What's this? Okay. We're the Greatest Show on Earth, Ringling Brothers Barnum Bailey Circus. Yeah. How long have you been working with this circus? About 9 months. I'm brand new to the circus this year. Which country are you from? America. America, that's great. No, my parents are from Vietnam, but I was born with Boston. Yeah. I would like to ask you this thing. We're from the Mongolian community. So we have like 8, 9 actors. So what do you think about their show? Well, the Mongolian act, it's great. We have the bodybenders this year. They have a great contortion act. Three of the Mongolian girls fit in a small, tight cube. I don't know how they do it. I try to fit in there by myself, but it doesn't work. And then we also have the strongman act, which they're all involved in. The mighty Meatall, as you guys will see later. He lifts over 1 ton, half a ton, sorry. Oh, okay. Yeah, very cool. So what about the animals? We have all sorts of animals. We have it all here this year. We have 9 elephants. We have our newest member, Baby Barak. He's less than 2 years old. He's a small little elephant, very cute, yeah. So what's the Mongolian actor or actress's effort? What do you think? Oh, they're great. Like Tolga, he's part of the strongman act, and he also does an aerial strap. He's a great guy to work with. He, like in between shows, he'll teach me and help me work out. Actually, he's helped me lose 30 pounds already since I've been here. Ringling Brothers циркэн дотроо Red Show, Blue Show, Америкийн муж бүрт очиж үзэгч олондоо хүргэдэг. Америкийн циркийн хөгжил 200 жилийн түүхтэй гэдэг. Ringling Brothers цирк нь энэ жил 140 жил удаагийнхаа тоглолтыг хийж байгаа юм. Тус циркэд 13 улсын 130 жүжигчид бусад тоног төхөөрөмж техник талаа хариуцсан ажилчид нийлээд нийт 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байдаг юм байна. Манай орны нийт 9 жүжигчин 2 жилийн гэрээгээр тус компанид ажиллаж байгаа юм. Нэмсүрэн ах биднийг гэрээрээ орохыг урлаа. Мэдээж та бүхний харж байгаагаар тэд тус тусдаа вагонд амьдрал нь өрөндгөнагдаж байна. Нэг өрөөнд хэдий зай багч, хувь хүнд хэрэгтэй бүх зүйлийг багтаасан байдаг. Зургтаа үзэн хоолой хийн, угаалгаач хийн. Яг бидний өдөр тутмын амьдрал хэрэгцээд бүх зүйлийг боломжоор нь хангаж өгчээ. Циркийн жүжигчин Солийн тэргүүний ажилтан Нэмсрэнгүй цирктэй амьдралаа холбоод 38 жил болж байна. Тэрээр Strongman номерыг анх Америкт гавьяа жүжигчин Амар жаргалын хамт 1992-оос 93 онуудад өргөдөн ирж тоглож байжээ. Төр засагт хүний хийсэн бүтээсэн гавьяаг үнэлэн 1995 онд Солийн тэргүүний ажилтан цолыг олгосон байна. Тэр үед бас л олон орны жүжигчтэй мөр зэрэгцэн явхдаа эх орныхоо нэрийг гарган Монгол улсынхаа төрийн далбайг мандуулан явхдаа бахархаж байлаа хэмээн биднэртэй хурц суулаа. Жүжигчин Нэмсрэн хүү охин хоёртой том охин өнгөрсөн жил Чикаго хотод хурмай хийсэн баярт үйл явдал тохиожээ. Хүн коллеж сураад хажуугаар нь ажил хийж ямар ч гэсэн өөрийгөө болгоод яваа гэж хүүхдүүдэд сэтгэл хангалуун байдгаа бидэнд ярьцуулаа. Монголын үндэсний цирк нь 1940 онд байгуулагдсан анхныхаа тоглолтыг бидний мэдих Ярмагт хийж байжээ.
Монголын циркийн үсэл хөгжил циркийн урлагийг өнөөгийн түвшинд хөгжүүлэхэд Чамгийн гавьяаг байгуулсан ардын жүжигчин Нацаг, гавьяат жүжигчин Гомб, гавьяат жүжигчин Арднаа Базар нарын тухай түүх өгүүлнэ. Циркийн урлаг Монголын үндэсний урлагийн том хэсэг. Үүнд акробат, гимнастик, уран нугаралт, жонглер, утсан дээрх үзүүлэн тоглолт, амьтны цирк, алиалагч, мөн элб гээд олон төрөл багтдаг. Сүүлийн жилүүдэд банзан дээрх акробат болон хүндийн өргөлтийн номерууд нэмэгджээ. Монгол улсын төрийн сойрхолт гавьяат жүжигчин Норов Самбуу, Мажиг Сүрэн, Цэнд Аюуш гээд тэдний олон шавнар арараасаа төрөн гарч Монголын уран нугаралтын гайхамшигт номерыг Монгол төдийгүй дэлхийд цөөрөйтүүлж эх орныхоо нэрийг өндөр өргөсөөр явна олон билээ. Манай улсын циркийн жүжигчид өнөөдөр дэлхийн түвшинд үнэлэгдээд зогсохгүй. Олон орны шоу бизнест урилгаар ажиллаж эх орныхоо нэрийг олонд хүргэсээр тодорхой хугацаа өнгөрчээ. Үүнд шоу бизнес өндөр хөгжсөн Америк, түүнчлэн Австри, Швейцар, Япон, Герман, Голланд, Итали, Франц, Норвег, Их Британи, Солонгос, Орос болон Хятад орнууд ордог. Улсын циркийн жүжигчдээс олон улсын хэмжээний тэмцээн уралдаанаас алт мөнгө хүрэл медалуудыг мөн Монте Карлогийн Silver Clown шагналыг хүртэж байсан олонтоо. Альва урлагийг үзэгчдийн судлаас харахад бүхэл зүйл саадгүй сайхан л харагддаг. Үзэгч бид урлагийн сайханг магтан дуулж мэдрээд оюуны алжаалаа тайлаад гардаг. Харин түүнийг бүтээж төөрөх нь тийм ч амаргүй. Циркийн урлаг хүнд урлаг. Урлагийг үзэгчдийн хүртэл болгохын тулд тэдний асар их бэлтгэл хичээл чармаалт ордог нь ойлгомжтой. Төвчээр хатуужил зайлшгүй шаарддаг. Зарим номер нь жүжигчдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай шууд хамааралтай. Тэгээд бодохоор гайхамшигтай. Манай хүүхдүүд ингээд ирээд нэг сар гаруй болж байгаа. Тэгээд энэ ч циркийн цэцэрлэгтээ ороод өдөртөө өнжичт юм аа. Энд ч нэг 5 монгол хүүхд байгаа. Тэгэл бас нэг босод орнууд жүжигчдийн хүүхдүүд гээд нэг 30-аад хүүхэд биш шүү. Тэгээд сургуульд нь бас нэг 10 гаруй хүүхдүүд сурчтээ. Тэгээ энтхийн хүүхдүүд нь бас их хүүхдүүдэд их анхаарал тавина. Циркийн цэцэрлэгийн хүүхдүүдийг хооллоод тэрнгээр яг эцэг эхчүүд нь тоглолтод орж явахад хүүхдүүдийг хараад өгдөг тийм үүрэгтэй. Тэгээд одоо бид нар чинь 3 тоглолтын өдрийн завсарлагаанаар нь орж ирж хүүхдүүдтэй ячаал уулзчаал тэгэл нөгөө багш нарын цэцэрлэгтэй хүүхдүүдээ хоололж моллол айгуу сайхан асард. За тэгээ миний хүү чинь цэцэрлэг дуртай байлоо. Цэцэрлэг нь гоё юу, сургууль нь гоё юм уу? Цэцэрлэг нь гоё байна. За энэ манай гэр бүлийн хүү инх чимэг бид нар бас ринглийн цирк тоглож байгаагийнх айгүй бас боломжийн юм. Би бас авгаа хүүхдүүдээ ураад ирсэн. Ингээ бид нар чинь ирээд бөөнөрөө богоондоо амьдарчин тэгээд ажиллаа хийж явах үед хүүхдүүдэд цэцэрлэгтээ өгчин. За инхээ. Энэ цирк болохоор ингээд ажилчныхаа гэр бүлд бас маш их анхаардаг нь мэдэгдэж байгаа маа. Надад айгуу сайхан санагдаж байна. Ингээд бид нар гэр бүлээрээ энд ирчээд хүүхдүүдэд цэцэрлэгт өгөөд нөхрөөрөө бол бахархаж байна. Ингээд ийм дэлхийн хэмжээний циркэд монголчууд ирээд ажиллаж байгаа нь үнэхээр маш бахархалтай. Тоглолтын үзэхээр өөрөө ирэхгүй. Бүр дахин үзэл ерөөсөө л ууйтахгүй. Маш сайхан тоглолт хийд юм байна. Манай монголчууд. Монгол цугаа аав ээж эмээ өвөө найз нөхөд бүгдээрэнд нь минь төргийа. Бид нар одоо энд Америкт сайн явж байна. Хайртай шүү. Хайртай. Эмээ өвөө зургтай. За дахиад хэлчих. Эмээ хайртай шүү. Хайртай шүү. Хай. Эмээ өвөө хайртай шүү. I love you.
сайхан хөгжилтэй оронд сайхан явж байгаа ч гэсэн Монгол улсаа мэдээж амар санаж байна. Төрсөн бол гэрийнхнийгаа санаж байна. Тэгээд аав ээжтэй гэрийнхандаа бүгдэнд нь хайртай шүү. Та нарынхаа хүчээр охин нь ингээд сайхан явж байна. Тэгээд багштаа маш их баярлж явдаг шүү. Багштаа хайртай шүү. Багшийнхаа нэрийг манай багш Монгол улсын Цорын саярхалт гавьяа жүжигчин Мажиг Сүрэн, Монголын 3 анхны нуграач нэг. Тэгээ аав ээжтэй хайртай шүү, охин нь сайн байгаад энэ тоглоод сайн байна. Тэгээд аав ээжтэй минь түрүү тэгээ бас бүх хамаатан саданда тэгээ бүгдээрээ бие бодцоогоороо багштай амар хайртай шүү. Ингээд одоо удахгүй 2011 оны 7 сард манай Монгол үндэсний циркийн 70 жилийн ой болно. Энд зориулаад улсын циркийн Ахмад багш нар ажилчин албан хаагчид одоо залуу үе бүгдд нь 70 жилээ маш сайхан өргөн тэмдэглээрэ гэж хүсээ яриа л да. Өнөөдөр мэндийг хүргэе. Ама ээж авдаа миний ханы ээжтэй өнөөдөр мэндийг хүргэе. Та нарыгаа санаж шүү. Хайртай шүү. Хайртай шүү гэж хэллээ. Мөн таньдаг хүмүүстэй бүгдээрэнд мэнд хүргэе. Монголд байгаа аав ээж болон дашлагчтай мөн нурлын нараагчтай бусад бүх надад зааж исэн багш нар бүгдээрэнд минь хүргэж байна. Та бүгдийн ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Ингээ бид нартай ирж уулзж байгаа, бид нар ирж үзэж байгаа танай нэвтрүүлгийнхэнд маш их баярлалаа. Ингээд дэлгэцэн энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх нийт Америкт болон Америкт суугаа монголчуудаа манай циркийг ирж үзээрэй. Бид нэр одоо монгол хүн ирж үзэх болгонд их баяртай байдیں۔ Тэгэл шоу тоглож байхдаа ингээд монгол хүний царай хайгаал явж байдیں۔ Та нар ringlink.com гэдэг хаягаар ороод манай Blue Unit одоо цинкэр шоу маань хаа явж байгаа тэр газар ирээд үзцээж байгаарэ гэж уриалж байна. За баярлалаа. За. Тэгээ багштай, ташлаг багштай л баярлалаа гэж хэлье да. Тэгээ багш л одоо багшийн хүчээр л энд ирсэн. Тэгээ багшаасаа их эрдэм сурсан. Тэгээ багштай тэдний гэр бүлд нь сайн сайхныг хүсье. Гэрээ санаж байна. Ажлаа сайн хийгээд л явж байна да. Монгол ахын дүүс та нарыгаа хараад баярлаж байна хэмээн дор дорноо сэтгэлээ илэрхийлж байх нь дотн сонсогдож байсан юм. Энэ сурвалжлагын дашрамд Монгол эх орныхоо нэрийг дэлхийн давцанд гаргаж Монгол зоноороо бахархаж явдаг элэг нэг тахан дүүс та нартаа ажил хөдөлмөрт нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг үзэгч олонныхоо өмнөөс хүргэж байна.